Монголын дотоодын зах зээлийг хамгаалж өгөөч. Гадны ижил төрлийн барааны импортын татварыг нэмэгдүүлж өгөөч л гэж ярьдаг. Тэрнээс биш дандаа мөнгө гуугаад идэхгүй. Ер нь энэ манай Монгол улсын хувьд утаатай, ядууралтай ажилгүйтлээд тэмцээгүүл ерөөсө хүн бүр хүчин чармаал гаргаж ажиллаж хөдөлмөрлөж байж өрх гэрээ улс орноо өөдөн татнаа. Тэгээ бидний хамгийн тулгамдсан одоо олон асуудал байдгаас тулгамдж байгаа нэн төрөний 3 асуудлыг л бид формороо сая ярилцсан тийм үү. Эхний асуудал бол санхүүжил. За санхүүжилт одоо шударга яваад эхэллээ, аваад эхэллээ. Хүмүүс нам сайтай байна. За мөнгөтэй боллоо, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийгээ, таван хөрөмжөө сайжруулъя. Гэтэл энэ дээр ажиллах хүний нөөц чухал байна. Хүний нөөцийн чадвах. За сүүлийн үед бол одоо 3 сараар ингээд Солонгос руу гараа явдаг болсон. Ерөнхийдөө хөдөлмөрийн дэвтрээ бүглүүлэх маягтай л ажилдаг болохоос биш. Тэгээ дараагийн 3 сараа хүлээгээл иймэрхүү байна. Заавал төр засгаасаа гууж шаардаж ажил халамж мөнгө нэхэж суудаг биш. Хүн болгон тэр хөдөлмөрлөх, ажиллах боломж нөхцөлийг нь олгож иж энэ улс орнд өрөх гэрч өөдөн татагдана. Тэр энэ бол зөвхөн хуулийн өөрчлөлтийн асуудал биш, сэтгэлгээний өөрчлөлт Монголд хэрэгтэй байгаамаа. Ийм ч учраас улсын хурлаас жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Жил болгоны 10 сард жижиг дунд бизнес эрхлэгчдийнхаа төлөөлөлтөд улсын хурлаас уулздаг ажлыг бол уламжлал хэвшил болгож тогтооё. Америкийн ерөнхийлөгч бол жилийн эцэст бол хамгийн түрүүнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүлээж авч уулздаг. Түүнийхээ дагуу асуудлуудаа шийддэг. Иргэшлийн төлөвлөгөө нь оны эхнээсээ хэрэгжээд явдаг. Цаашид энэ эрх зүйн орчныг улам боловсронгуйлгаж байгаль дээлтэд технологи нэвтрүүлэх, энэ хөрөнгө оруулалтын боломжийг, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх, экспортыг дэмжих замаар хүн амын амжиргааг дэмжих ажлын байр бий болох асуудлууд энэ зорилтыг дэмжүүлж ажиллана. Тэгээ манай Монголын ард түмээр тэрвээс ажил хийвэл ам тусна гэж ярьдаг. Энэ бизнесийн таатай орчныг хүн болгонд ажил хөдөлмөрлөл эрхлэх, бизнесээр эрхлэх тэр боломжийг олгож иж одоо өгч байна. Тэгэхээр бид эхний ээлжинд энэ 3 томоохон асуудлыг л төр засагтаа тавиад байгаа. Санхүүжилт, хүний нөөцийн чадвах, борлуулалт гэсэн 3 асуудлыг шийдэж өгөөч гэдэг. Энд асуудлаадаа бид сая 2019 оны 9 сарын 26-нд болсон зөвлөмжөөр 3 бүлэг 19 заалт зөвлөмжийг их хурлын дарга хүргүүлсэн. Их хурлын дарга тэр дор арга хэмжээ авч жил дунд үйлдвэрлэлийн дэд хороо болон одоо энэ уулс зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Маш хурдтай ажиллаж байгаа. Бараг 4-5 хоногийн дотор бид ингэж цугларч байгаа ш тийм ээ.